Асинхрон хичээлнийг 12-ын 4-ийн осмосын зохицуулгад гипоталамус өнжин-дарих антидиуретик даавар цуглуулах сувгуудын үүргийг тодорхойлох гэсэн суралцсан жаргалтын хүрээнд хичээл бэлтгэгдлээ. За, осмосын зохицуулга. За, биеийн шингэн дэх усны потенциалын зохицуулгыг бол осморегуляц гэж нэрлэх нь байна. Усны зохицуулгад бол гипоталамус өнжин-дарихны арын хэлтс бөөр оролцдог байна. За, ингээд цусан дах усны потенциалын гипоталамустай осморецептор гэдэг өргөмөц нейрон бол тогтмол хянж байдаг. За, энэ бол цусан дах глюкозын усны потенциалын хэвийн хэмжээнээс багасхын бол осморецептор мэдрэлийн импульсийг бол нейроноор өнжин тарих руу бол илгээх нь байна. За, ингэснээр л импульс антидиуретик нэртэй дааврыг ялгаруулж өдөж өгдөг байна. За, зургийг сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Зурган дээр бол энд шээс цуглуулах цоргын хөндөй харагдаж байна. За, шээс цуглуулах цоргоор бол ингээд шээс бүхий шингэн явж байна. За, энд бол хажуу талд бол шээс цуглуулах цоргны эсүүд харагдаж байна. За, түүний хажууд бол хялгасан суц харагдаж байгаа ахна. За, хэрвээ шингэн шээс ялгарч эхлэх юм бол цусаар зөөвөрлөгдөн ирэх антидиуретик даавар бол шээс цуглуулах сувгийн эсийн ханны мембран бүрхүүл дээр байгаа хүлээн аврагттай очиж холбогдно. За, ингэснээр бол эсийн дотор байгаа энзимүүдийг идэвхжүүлж өгөх нь байна. За, эсийн цитоплазм дээр аквапорины цэврүүнүүд байх ба цэврүүний мембран ус нэвчүүлэх сувган уургуудтай байж байна. За, сувган уургууд харагдаж байна. За, ингээд энзимүүд бол цэврүүг эсийн мембран руу түлхэж цэврүү эсийн мембрантай нэгдэхэд бол сувган уургууд бол нэгдэж эхэлдэг байна. За, ус потенциалын градиентийн дагуу цуглуулах сувгуудын хоолойноос эс рүү, эсээс эдийн шингэн рүү, эдийн шингэнээсээ хялгасан суц руу орж бол цаашаа дамждаг байна. За, ингэснээр бол яах нь шээсээр гарах гэж байсан усыг бол бид нар буцаад цусандаа авч орж гинэ гэсэн байна. За, их хэмжээний ус уух зэрэг бие махбодод хангалттай ус байгаа үед цусан дах усны потенциал бол өснө. За, гипоталамуст байгаа осморецептор өнжин тарихны арын хэлтсрүүл антидиуретик дааврыг ялгаруулахаа зогсоох импульсийг илгээнэ. За, ингэснээр аквапорины цэврүү цуглуулах сувгийн мембран бүрхүүлээс салж цитоплазм руу шилжиж эхэлдэг байна. За, эсийн мембран ус нэвчүүлэхээ зогсоож эхлэх нэ. За, энэ зурган дээр бол шээс цуглуулах цорго, за, генлийн гогцоо харагдаж байна. За, тэгэхээр антидиуретик нэртэй даавар бол шээсээр ялгаруулах усны хэмжээг бууруулж өгдөг байна. За, антидиуретик дааврын бай эс нь бол цуглуулах сувгийн эсийн мембранд үйлчилж усыг нэвчүүлэх чанарыг нэмэгдүүлж өгдөг байна. За, эдийн шингэн дэх шээг болон натрийн хлорийн концентрац ихснээр цуглуулах сувгийнхаа усыг нэвчүүлэхгүй болж өршлөгдөнө. За, эсвэл яах нь цуглуулах сувгны ханны нэвчмэхийн чанар нэмэгдэж ус осмосоор тархилах давхраараа шимэгдэх гэх мэтчлэн ийм хоёр үйл ажиллагааг явуулах нь байна. За, энэ цуглуулах сувгийн хан усыг нэвчүүлэхгүй болж ирснээр бол их хэмжээний шингэн шээс үүснэ. За, харин цуглуулах сувгийнхаа нэвчмэхийн чанар нэмэгдэж усыг осмосоор тархилах давхраараа гаргаж ирснээр бол бага хэмжээний концентрацтай бол шээс үүсэх нь байна. За, ингээд бол мөн бүр их хэмжээний усыг бол эргэн шимэгдүүлдэг бас оролцдог байна.